Аадны өмнөх тэнгэр шиг яасан ч баргал царайтай байх юм дээ. Солонго гэдэг чинь туяач байхын нэр үсттэй. Туяахан ч бүр өнгөрөөд байна. Зөвхөн энэ мэдээг арваад заслаа. Тэр яах вэ? Иймэрхүү юм сэтгүүлчэнд бишгүй дээ нэг тохиолддог юм. Мэдхгүй дээ. Мордохын хазгай гэдэг шиг лээ. Байна уу? За. Солонго чамайг эрхлэгч дуудаж байна. За. Зөвхөн энэ материалаар сонины бүтэн дугаарыг ч гаргаж болох юм. Та нараа солонгыг хэрэг зэрэг сэтгүүлж болно гэж бодож байна. Хөөхөн? Үгүй ээ. Тэр талаар ярьж байгаа юм биш. Хэр зэрэг ахвалжтай сэтгүүлж болох уу гэж асууж байгаа юм биз дээ? Авахаач та. Тэгэхдээ яахан зөрүүд. Тэнэ. Харин тэгси. Заяа. Босны гүйс. Үгүй. Туяач нэг бодох гайгүй шивд. За, баяр хүргэе. Баярлалаа. Тэг. За сайн байна. Сэтгүүлч хүн анхны тамилчид дурсгалтай юм байдгүй юм. Би чамд өдөртөмжээчээ хийж өгнө. Хааш явах нь вэ? Хязгаарын цэргийн дугаар салбарт. Хошуучаар уу, хурандаагаар уу? Сурвалжлагч. Оо, алиахан хамар дээр нэг үсч. Ахшиг хамартай өндөр сэтгүүлч болоорой. Солонго, амжилт хүсье. Баярлалаа. Сайхан найруул хүсээд энийг чамд дурсгая. Санаандаа буусан гарчгаан энэ дээр түүж тэмдэглэж яваарай. За. Бицэн юмнээ сайн гэдэг чинь нэрнээсээ эхэлдэг юм шүү дээ. За, их баярлалаа. За одоо өөрийгөө магтах нь. Наадах чинь саяхан говь руу яваад тэнгэр доорхон сүрэг гэсэн найруул бичирсэн. Тэрний энэ өрөөгөр цагаан магтаал хүлээгээд л өнгөрсөн. Тэр чинь миний ажлын үр дүн баяр хөөр мөн биз дээ. За Солонго. Цэрэг ирсэн амьдралын нарийн нандныг эмэгтэй хүний нүдээр харж ухаанаар тунгаахад тун сонин найруул гарч болно шүү.
сайн байна уу? Амрыг ирээ. Сурвалжлагт Солонго. Дэслэгч Сэнт. Айргоо. Баярлалаа. Замдаа ядруу. Гайгүй шүү. Ийм сонирхсаар явтал нэг мэд хэд хүрээд ирлээ. Нөхөр тэслэгчд холбоон дээр дуудаж байна. За. Би төрөх явж чад ирээ. Энэ ямар сайхан зураг вэ? Тийм шүү. Манай нэг байдагч зурсан. Энд тхийн уралда. Аа. Жил бүхэн 2 хүн ирдээ. Одоо байгаа болов? Байгаа. Тийм. Нэг юм дутуу санагдаад байсан. Би одоо бичгийн хүний ширээг мартчихаж. Яарахад дутуу мих гарнаа. Хэрэгцээтэй юм гарвал хэлж байгаарай. Нөхөр тэслэгчд элдэхийг зөвшөөрнө үү? За. Манай бэлэн боллоо. За би явлаа. Би тамд сурвалжлах ажлынхаа төлөвлөгөөг танилцуулъя гэж бодсон юмсан. Дараа хоёулаа тухтаа ярилцъя. Би заавархаар ирнэ. Баярлалаа. Ноор эндээс холов? Энэ бүхэн гүдингийн цаана байдаг. Амьтан хүн цөөхөн байдаг энэ хязгаар нутагт албахад суугаа энэ дайчид амьдралын онцлог горимтэй. Дарга нь нуураа их л магтаж ярьлаа. Хоёр хундаа их хайртай юм аа. Үнэхээр ч уул усны чимэг болсон сайхан шүүд.
сурвалжлагч таныг дуудаж байна. Юу болов? Энэ манай хаалттай бус. Хаалттай бүс ээ. Тийм. Одоо очлоо. Мэдлээ. Ирсэн өдрөөсөө эхлээд л цэргийн дүрм зөрчиж хаалттай бүсэнд нь орчихлоо. Эдний явах газар ярих үг нь хүртэл дүрмтэй байдаг юм байна. Би та хоёрын зургийг аваадах юм. Бид хоёрын үү? Сонинд гарах уу? Гарч ч магадгүй. За, одоо нэг дараадах. За. Залга. Хүчи. Яа, нордгоо. Чи чинь мор шиг өдөржингөө гар нүрээ угаагаад юу болчихоо? Чи хаач нөө? Би сурвалжлагчтай уулзсан. Шүлгээ уншиж зөвлөгөө ав. За чи яг унших шүлгтэй яруу найрагч хүн. Би яг болж байна. Арга бодноо. Найз нь чамд нэг шүлэг бичиж өгье. За. Тэгэл чи очоод уншаад өгчихгүй юу да? За тэгж өглөө бодё охин. Хоёр та. Ядарч юм уу? Хаачих нь уу? Би ажил ихтэй болсон. Өвгөн чинь туслах уу? Чи өнөөдөр л над туслахаа мэдв үү? Хизээ хиндэ туслахаа би өөрөө мэдэн шүү дээ. За яв. За. Тавтаа хооллоорой. Баярлалаа.
Та энэ нутгийн хүн үү? Бараг л тийм дээ. Анх би салбарын дарга гээд нэг хашир хорондоо байх юм бодлоо. Тэгсэн чинь Манай дарга надаас хэд ах хүн би. Саяхан амралтаараа нутаг явсан. Өдийдч дарвын нуруунд айр гүйж сутай уулаа хараад л сууж байгаа да. яасан ч хол юм бэ те? Алба гэдэг тийм байдаг хүн доо. Би энэ салбарын улс төрийн орлогч. Би Уильям чи. Гайвч. Нөхөр төслөгчд. Авч болно. Наашир. Мэ. За яа. Та үргэлжил инээмсэглэж явах юм аа. Өнөө орой болох залуу хэлчид үдшилэхт таныг өрье. Баярлалаа. Хаана болох юм? Дайчин алдрын танхимд 9 цагт эхэл. Яг цагтаа юу? Яг цагт. Тэгээд хэдий тарах вэ? Бас цагтаа юу? 11 цагт тарна. Цаг хугацаа гэдэг бол бидэнд хууль байдаг. Уучлаарай, манай ирэх цаг болчихж. Баяртай. Салхи сэвэлзээд нэг л сэрүүхэн байх чинь. Тийм ээ, энд эртсэр ордог. Би ч энтхийн цагаа гарт урдасчихж. Мэлхий шагаа бороо орохтгоо. Саяхан манай мягмарга говьд явж ирээд Тэмээний тухай тэнгэр тойрхон сүрэг гэдэг найруулга бичсэн байсан. Нэрнч талын тэнгэр газартаа сүрэгтэй хүндээ ойрхон байдаг юм байна. Танай энэ эмэгтэй хүн ховор юм аа. Та манай эмэгтэйчүүдийг эзгүй үеэр ирж дарга гэрүүлтэйгээ амарч ива. Туслах маань эхнэрээ төрөхөд хүргэж явсан. Удахгүй манайх нэг шин цэрэгтэй болох байхаа. Та нэг цэнхэр алж өрт. Бид бас нэг юм алж өрт. Сонсч байна. Сайхан дуу шүү. Дааштай үдшилгээ нээ. Өнөөдөр манай үдшилэгт сурвалжлагч эмэгтэй Солонго оролцож байна.
тантай танилцсандаа би их тааламжтай байна. Намайг Саруул төгс гэдэг. Та орсоор ярьдаг л үстэй. Баг зэрэг гадарлана. Я помню, чудное мгновение, предо мной явилась ты. Та орслыг хаана ингэж гарамгаас ирсэн? Эрхүүд оюутан байлаа. Эрхүүд оюутан байлаа. Энд ирээд хэлчин боллоо. Сурвалжлагч эмэгтэйгээр дуу дуулуулъя. Хөнгөн дөө. Мэдлээ. Уучлаарай бидэнд ажиллагаа. Сурвалжлагчдыг барин нөрөж өгөх. Үүсдэг. Намайг аваад яваач. За бошооросоо. Байна уу? Би орхон байна. Бороо дуруулсан адуу дээлжлгүй явсаар хэлийн зурвалт орж ирлээ. Нэмэлт хүч хэрэглэнэ. Хай гомдоо.
дамтлаа. Ороорсоор байна. 3 суур атуу уруулсныг тогтоолоо. Мананы халагч, байлагч Батбаяр би. Зүүн тийш. Бүгд найрамдах Монгол ард улсын дархан хэлийн манаанд хаад. Маш. Амрыг гэрээ. Сайхан амруу. Сайхан амар тайвна уу? Тайваа. Та яас ирт босоо? Би цэргийн хүн болсон штэ. Та эдний тухай мэдэх үү? Мэдлгүй яах. Манай салбараас төрсэн эх орончд. (1939) оны хавар болсон хэрэг. Хилийн манааны 10-аатхан цэрэг байсны 300 гаруй цэрэгтэй бараг хагас өдөр шахан тулалдаж дархан хилээ баатарлагаар хамгаалсан түүхтэй юм. Эх орны манай байна гэдэг аль ч цагт нэр хүндтэй хариуцлагатай алба шүү.
Манайхан. Манай сум. Та сур зангидж байгаа мó? Үгүй ээ, энэ чинь чөдөр гэдэг юм. Ах нь адуучин хүн. Өө тийм үү. Би таныг тоогоочийн мэрэгчлээ хүн л гэж сонсон юм. Хаанаас та? Эх орноо хамгаална гэдэг чинь биднээс төрөл бүрийн мэрэгжил шаарддаг юм шүү дээ. Нэрэн ч мэрэгжил юм да. Сайн байна уу? Амрыг ирээ. Одоо л жинхэнэ цэрэг боллоо. Хэрвээ та завтай бол би шүлгээ уншиж зөвлөгөө авмаар байна. Зөвлөгөө өгч чадах юм болоо да. Наадах чинь биднийг бодох юм бол зохиолч хөө. За баяр та. Энх тэнгэрийн наран дор эх орноо би манаж яваа. Элэг зүрхнийхээ гүнд инхри чамайгаан би санаж яваа. Хилийн цэргийн дайчин жигсаал дундаас хонгор бүсгүй чамайг онцолж би мөрөөдөн холын тэртээ суугаач гисэн хүний хүүгийн ариун сэтгэлээр хайрлана. Санийн шүлэг байна. Ихтэй зориулж бичсэн хүндээ ямар шиг сонсогдох юм бол доо. Байдаг саруул төгс. Би жагсаалын дарга дуудаж байна. Мэдлээ. Дараа өөр шүлэг уншиж өгнө. Малгайгаа. Баярлалаа. Зүгээр. Сэргэлэн залуу шүү. Хилчтэй амьдрал гэж саний. Эднээс дөлөөд явах юм бол юу ч олж мэдэхгүй буцаж магадгүй. Сүрэн гэж нэг сонин дуугүй хүн. Мэргэжлийн талаар тоогоочийн хэлдэг бас л бодмоор. Би оёд хөө. За. Баярлалаа. Алё. Та нар хүлээж бай. Би хадаад өгье. Баярлалаа.
Суус. Арай минь. Амар игэрээ. Танилц. Манай туслах. Бэтлэгч мандах. Сурвалжлагч Солонго. Захны даваа хад сурч байна уу? Сурч байна. Харин та захныхаа давааг хадуулах уу? Захны даваатай бол хоёулаа хадуулсан. Нөхөр төслөгчд манаар гих цаг боллоо. Болно. Мэдлээ. Таны алба тавина уу? Тайва. Та бичих юм болж байна уу? Баг цагаан юмтай болж л байна. Ашгүй те. Тэслэгчээ. Тэр хөх уулыг ямар уул гэдэг юм бэ? Үзүүр хайрхан гэдэг. Би бол суурган цэнхэр уул гэдэг. Йоо. Сувраган цэнхэр уулаа. Мм. Яруу найраг шиг сайхан нэр байна да. Их нутаг төрлөх орныхаа байгалийн сайхныг би анх тэр ууланд л мэдэрсэн. Автагаа хамт очсноо ер мартдаг. Тэгэхэд би тавтай байсан. Тэрнээс хойш олон удаа атсан. Та яагаад энэ уулыг сонирхоод байгаа? Эх орны маань торгон хилийн харуул цэрэг эрс гэдэг. Мөнхийн энэ уул шиг юм да гэж над гинт санагдсан юм. Тэслэгч өглөө. Сувраган цэнхэр уул. Нэрнч сайхан уул шүү. Бидний хэний маань ч сэтгэлд насан туршид мөнгөрч үлдэх төрлөх нутгийн шивнээ байж. Сувраган цэнхэр уул. Санин нэр. Мэгүргахаа өгсөн дэвтэр тэмдэглэх нэг нэртэй боллоо. Ийм нэртэй найруулал байхыг хэн бай гэхэв? За. Арар. Сүрэ.
Энийг хэн гэдэг вүлээ? Чойжл. Аа тийм. Чааж. Чи бата зураг сонирхдаг уу? Үгүй ээ. Би гар зураг оролддог. Энэ дээрээ ямар зураг зурвда? Онцгийн өмгөө. Дайчин алдрын танхимыг тогтчулсан. Аа, тэр чинь чиний бүтээл юм бэ? Тий. Та шүлэг бичдэг үү? Би зүгээр л унших дуртай. Би нэг л шүлгэнд дуртай. Ямар шүлэг вэ? Уншиж өгөхгүй юу? Цэл залуу насныхаа гал дүлөөр бадарч сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ чин үнэн ч амрагтаа хэлж үзээгүй мөртлөө чинийхээ төлөө өхье гэж эх орондоо би хэлсэн. Сайхан шүлэг шүү. Чиний нөгөө туслагч нь хайчаа. Ямар? Яагаад хаалгаар багтаж ядаад орж ирдэг? Саруул төгсөө. Харуулт гарсан. Та ямар хоол захиалах вэ? Хямцагтай шарвуудаа хямтад алах. Сурвалжлагчаа хямцагнаас бусд нь болох байх. Сүрмэн, үннийг хэлэхэд өнөөдөр надад хоол идэх сонирхол алга. Үннийг хэлэхэд танд хоол зөөж их сонирхол надад байна. Би ингэж та нарт өвгөдөж байснаас зүгээр л жагсаж очиод хамт хоолож бай. Та манай зочин шүү дээ. Дарга буудалд нь үйлчилж бай гэсэн. Хүш. Хараач. Сурвалжлагч ирж явна. Аа? Та суугаач. Баярлалаа. Та хоол аваач болохгүй яа. Ганцаараа хооллох уйтгартай юм. Ирсэн зочноо цайлж хайдайхан цаг гарахгүй л явна. Чи яваад манахаас нэг юм аваад ирээч. За, Хааваагааг нь мэднэ. мэднэ. Хонд авчираарай. За. Эрүүл мэнд аз жаргалын төлөө тогтоох уу? Тэгье. Эхлээд тань. Би үл хилчин дааши та нарынхаа төлөө тогтоомоор бай. Баярлалаа. Та арих уудгүй юм. Нэг л архитр ус. Тэгтээ та согтсон уу? Аавлаа 2-3 бол чарагдаад байсан. Тэгээ зэмлүүлсэн үү? Ямар тамтаг байх. Хараа алгадуулаагүй шүү. Хунд гарахаар ховсгалаа солихгүй гэж аав минь ярьд. Ер нь хилчин хүн арих байх тийм ээ. Бид бүхний цаана улс их орн маань ирээдүйн бүтээн байгуулалт гээд олон юм бий. Найруул өчхөр ирсэн таач гисэн нэг юм. Та наатаа уучгаач. Өнөөдөр нэм гарах шүү дээ. Ням гариг үлээ. Хот руу цахилгаан явуулж болох уу? Болно шүү. Холбоогоор дамжуулчих. Манай хоёр найзын хорин болно. Хитэн өгөөчөө дамжуулчихмаар байна. Боллгүй яах. Болох уу? За, Гүйлтгий. Нөхөр дэслэгч 100 гарын манаанаас мэдээ ирлээ. за, явж болно. Гүйлтгий. Уучлаарай, би явахгүй л болохгүй. За, Тавтай хооллоорой. баярлалаа.
Амар гэрээ. Сайхан амар уу? Сайхан. Та хизээрээ. Шөнө ирсэн. Яага? Ажил гараа юу? Хилийн зурвалт бөмбөлөг унаад. Бөмбөлгөө? Тийм, онцон сэжигтэй биш. Цаг уурын шинжилгээний бөмбөлөг. Та цахилгаан явуулна гэлөө. Боломж байвал Боллгүй яах. Одоо явуулах. За тий. Нөхөр дэслэгч Төрөөч Баатар холбоо ирж байна. Болно. Энэ дээр биш үү? намайг наашаа гарахаас өмнө Димэдмаа хоримлох болсноо хэлж яаж ийгээд чамд хэл өгнө гэсэн. Би тэр хоримд байгаагүй ч дээр байж. Димэдмаа гомдох их гомдолт байхгүй. Сэтгэл зүрхийг хинж хизээж албадаж чадахгүй. Энэ газрын хайг ивччих үү? Хилийн дугаар салбар гэж бичих. 50 цаг ч гэсэн алба нарийн байд юм шүү дээ. Өглөөний минь сайхан амруу. Сайхан. Та ганцаар явах тайхгүй нь. Эргэн тойрон хилчид байхад юунаас айхав бэ? Тийм биз дээ. Хил хязгаарыг мартаж болохгүй. Одоо ч би ойлгож байгаа. Наад алчуурчин танд их зохих юм. Яг л усны өнгөт. Нэг эм 3 705 доод нэргүй өндөрлөгийг бид мөрдөж эхэллээ. Хариу хүлээе. 705 дугаар нэргүй өндөрлөгөөр хил зөрчигчийн мөр илэрлээ. Машинда. Мөр хамгаалагч би. Нөхөр дэслэгчид нэг марны мөр илэрлээ. Хэдэн ч хүн байж болцсогүй. За. Галт 2. Галт 3.
Фердинанд 2674-ийн Б-гээс өөр 3 бол заллаа. Бос. Гараа. Фердинанд 2676-гийн А-дугаар шугуунаас хил зөрчигчийн нэгийг илрүүлж барьлаа. Би алтай байна. Би алтай байна. Холын бургас бүдгэрлээ. Нисдэг тэрэг ирүүл туслана уу? Нисдэг тэрэг ирүүл туслана уу? Тийм ээ. Би алтай байна. Би алтай байна. Бид нэргүүн дэрлэгийн чиглэлээр мөрдлөгөө үргэлжлүүлж байна. Байна уу? Би орхон байна. Би орхон байна. Сүрэн нөхдөсөө төрүүлж халбаа насарлаа. Цэл залуу насныхаа гал дүлээр бадарч сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ чин үнэн ч амрагтаа хэлж үзээгүй мөртлөө чинийхээ төлөө өхье гэж эх орондоо би хэлсэн. Би дэнхийн соргог мананд албан үргээ гүйцэтгэж явсан. Дайчин нөхрөө эгнэнээс харамсалтайгаар алдлаа. Нам ард түмнийхээ даалгаврыг нэр төртэй биелүүлсэн. Хилчин байлдагч сүрэнгийн гавьяг эх орон хэзээч мартахгүй.
аюул гэдэг хэлж ирдэг юм байна. Сүрэн маань 20 дөнгөж хурч аваад сэл залуу насандаа хотлолныхаа төлөө амиа өргөн мөн хөрлөө. Ийм явдал болно гэж би зөөдлөөчгүй. Бидний өнөөдрийн аз жаргалыг хамгаалж яваа хэлчин дайчдын амьдралын нарийн амтныг олж найруулал бичнэ гэдэг тийм чамраг бололтой. Эдний ажил миний анх хэрэгтэй төсөөлөн бодож байснаас огт өөр юм. Орой минь түргий. Та амрааг байгаа мó? Амраагүй. Маргааш өглөө эрт явна шүү. Ахмад дайчдын уулзалт. Энийг хэлэх гэсэн. Баярлалаа. Та суугаач. Зүгээр. Яарч явна. Та сайхан орсорой. Баяртай. Баяртай. Нөхөр хурандаад Ахмад дайчтай их хүндэтгэлийн цуглаанд дугаар салбарын хэлчид бэлэн жагсан дэслэг төмөн нас. Сайн байцгаана уу? Нөхөр хурандаа амрыг гэрээ. Барна. Trabach ta
ажилчдын хойч үе ингэж ажиллаж амьдарч байдаг юм байна. За болсон. Та нар намайг юу авчихсан гэж бодож байна? Таацгаа да. Модтой чихэрч. Энийг таацгаа. Алуу. Яахгүй гарч. Ингэ таа. Саруул. Би Ма. баярлалаа. Чаажил. Унсаа. Ахгүй. Үнсгэж. Саруул төсөө. Яруу найргийнхаа онгодыг дуулсан бүсгүйд өгөөрэй. Тамба. Юунд нэг ээж. Аа. Өөрөөр чимээдтэй. Ямар гарч тамба? Үнсээ ахгүй юу? Би баярлалаа. Шгэ. Шуудангийн онгод ирлээ. Архоо. Ороо. Та захиагаа бэлэн болгосноо? Билээ. Онгоц сүрээд ирлээ. Тасуулт. Сүрэн маань сурсан. Үнийг хэлэхэд танд хоол зөөж их сонирхол надад байна. Таны унаа хүрээд ирлээ. Манай шинэ хүний унаач гараад ирлээ.
Энэ захаа. Энэ чиний хаяг уу? Тийм ээ. За явах уу? Сурвалжлагч Солонго. Сайн явж ирв. Сайн ирлээ. Таны хайртай уулаар найрууллаа нэрлүүлээ. Татгалзахгүй биз? Яалаа гэжтэй. Хэрвээ энэ уул ус газар шороо ярьдагсан бол их сони юм хэлэндэ. Тийм ээ. Танаа эндхийн чулуу бүхэн өөртөө түүхтэй. Тийм ээ, бид таны найруулгыг хүлээцгээе. Баярлалаа. Орныхоо торгон хөлийг манаж байгаа энийг л дайчид цөөхөн хоногт надад эргэцүүлж бодох юм их өгчээ. Та нарыгаа би хизээч мартахгүй. Дахин уулзахын ерөөлийг зүрх сэтгэлдээ хадгалж явъя. Газар тэнгэрийн цагт хандран харагдах суурган цэнхэр уулсан. Баяртай.